За Баян Зүртүүгийн иргэдийн хурлын төлөөлөгч Баян Зүртүүгийн 17 дугаар хорооны Монгол Ардын намын хорооны дараа Сэрмаа гэж байна. За би Баян Зүртүүгийн иргэдийн хурлах эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга ажлыг хийдэг. За анх удаага одоо энэ 31-р их хуралдаа би анх удаага төлөөлөгчөөр сонгогдож байгаа. Тэгээ би намын гишүүн болоод 10 гаруй жил болж байгаа ч энэ удаа анх удаага намын гишүүнээр төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байна. За манай намын хороо бол 400 гаруй гишүүнтэй 400 гаруй гишүүдийнхаа дуу хоолой болж энэ удаа энэ их хуралдаа сонгогдсон төлөөлөгчөөр ажиллаж байна. За энэ удаагийн хурал маань бол одоо манай намд эрх шинжилэл хийх юм хурал одоо гэж хувь төлөөлөгчийн хувьд үзэж байна. Монгол Ардын намыг одоо нийгэм харахтаа Монгол Ардын нам харж байна, мутарч байна гэж зүйл ярьж байна. Энгийн гишүүний хувьд бол би ингэж бодохгүй байна. Монгол Ардын нам бол хэвийн 104 жилийнхээ түүхтэй эвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин намын удирдах байгууллага байгаа хэдийн хүний үйл ойлголцол байсан. Гэхдээ энэ үйл ойлголцоо цэг тавиад одоо шин задуу болгосон хүчит байна. Энэ намынхаа эв нэгдлийг энэ намдаа эрх шинжилэл хийх юм зоригтой албан хийсэн ийм сайхан хурал болж байна гэж намын гишүүнийхээ хувьд энэ удаагийн хурлыг үр дүнтэй хурал боллоо гэж дүгнэж байна.